За сайн байцгаана уу, би Өвөр Монголоос ирсэн rapper Сүхбаатар байна, aka Axman. Та бүхэнд хүрсэн дуу 50-50. Yeah. Энэхүү бичлэгийг олон улсын бооцооны сайт OneXBet хамтран үргэлж байна. Хэрв та 21 болон түүнээс дээш настай бол тайлбар хэсэгт байгаа линкээр бүртгүүлэн ороод өөрийн мэдээллийг үүсгэн NewsSack гэсэн промо кодыг ашиглан анхны депозитдоо 100% бонус аваарай. Анхны хийсэн дуу 2006 он байх. Тэгээд үнэн болохоор PTS гэсэн дуу хийсэн байгаа. Тэгээд тэр маань болохоор миний хамгийн бага хар багаасаа үзэж өссөн нийгэм хажууд байсан амьдрал гудамжны амьдралуудыг бүгдийг битсэн тийм. Дээрэн сохтод гэрдээ хайраад эмэн байраа жоохон архин хараа багада тайраа дараасан дууга жоохон нөхөдөө ойта зэта өдөр жишүүн бодаа засаа зүдээ байрын зоостой омж айд гэрэн омартаа досон хитэн чалан мөнгө савда гара осоо тайкэн ондоо эмэн бокс энэ хүүхдтэй 2007 онд бичсэн дуу байгаа. Хамаг анхны намайг хөдлөж сэтгэлийг ингээд догдлуулж чадсан дуу бол Rammstein. Германы Rammstein. Du hast. Тэгээд хойшоо гадаадд өөр хэлэн дээр энэ дэлхий дээр өөр хэлэн дээр хөгжим дуу хоолой байдгийн байна гэдгийг мэдээд араас нь хамгийн дуртай Limp Bizkit, Korn. Тэгээд Монголд Nirvana тийм бас байна. Болсаа миний хамаг анх сонссон дуу рок дуу. Тэгтээ хамаг анхны сонссон хипхоп дуу Хар сарнагийн Шөнө охин баг. Тэнгэр ахын дуу Би Монгол хүн. Хамаг анх Улаанбаатарт 2012 онд ирсэн баг. Биш 9 онд ирсэн, 2009 онд ирсэн. Тэр нь болохоор нэг соёлын хоёр улсын соёлын цагаан сарын тэмдэглэл нэг юм дэжсэн да. Тэгээд энэ талбайгийн хажууд талд нэг соёлын төвөрөө өглөө нэг театрт хийжсэн. Өвөр Монгол болсон. Өвөр Монгол хамтлаг, рок хамтлаг, Санжиж үчи 37 97 гэсэн хамтлаг, рок хамтлаг, rap metal тийм хамтлаг байсан. Монголоор rap өгүүлдэг тэгээд хүнд rock. Монголд үтсэн хамаг анхны хипхоп тоглолтоо хэлж идэх үү. Ер нь ганцхан хипхоп тоглолт үтсэн байна. G-ийн нөгөө нэг нисхийн тэнд нэг идэг Onyx-ийг тоглодог штэ тэр жил. Тэрийг очиж үзчихсэн. Би амар аягүй хүмүүс очих байх гэж бодсон. Гоё байсан. Сэтгэлээрээ л наацсан, гоё наацсан. Залуучуудтай гоё наацсан. 6 дугаар он байхдаа манай гушууныхаа цагаан сарын үдшилтэд гараад Ринчингийн цойны Азийн бардмлыг чийж шаалсан. Тэр тайзан дээр. Тэрнээс болж би доор хүн, дээр хүн, урлаг таартай хүн, доорх нь хайртай хүн, дээрх нь бас хайртай хүн ингэж үүсч болдго юм байна. Харьцаа үүсч болдго юм байна гэдэг мэдсэн. Тэрнээс хойш тайзан дээр би бүр хийчихэд байна. 15 он хийсэн. Би хөрөг дүр хийж байгаа би дээрээ бүгд миний шүтэн бишрэгч буюу харьж хүндэлдэг хүмүүс. Энэ хөө хамаг анхны шивсэн Ринчингийн чойн дээр байгаа. Түүний нийгмийг шүүмжлэх үе буюу хүмүүлэг үжлийн сэтгэхгүй хайр түүнээс болж илүү их шаард гэж утсан нийгэмд нэг тийм байх ёстойгоор нь очиж амьдрахаас илүү тийм болж болдгийг биш үү гэсэн имийг эрхийн төлөө, ирж хайхын төлөө энэ хүний хүндэлсэн. Манай хамтлагийн уярал гэсэн дуу тэгээд ирчин болохоор 8 онд мөн 2008. Тэгээд нэг гоё юм болж чадсан уу тэгээд бас тэрүүхэндээ нэг жоохон цацаадаг өнгөрсөн. Нэг Улаан Мартин байгаа. Өндөр төрөйтэй Улаан Мартин
Тэгээд тэр нь болохоор би бас нэг Австралийн нэг бүлэг одоо traveling store хийдэг тийм нэг бүлэг хүмүүс байдیں۔ Тэгээд тэд нэр Бээжинд ирээд нэг болсон тийм нэг юм дээр очиж би тэр готлыг авч ирсэн. Улаан Мартин тэгээд улаан нь болохоор гал тэгээд дэше шилж байгаа тийм нэг Мартин баг. Golf 2004 оны Golf 1.8 хурдтай second hand. UB дуусан. Улаанбаатар дуусан. Би хаана дуусан санахгүй. Гэтэл тэгээд л орсон. Кофенд тэгээд л орсон. Нэг анх томтаан төгсөх тэр орой. Төгсөх нөгөө нэг наадах орой. Тэгээд ингээ уугаад. Тэш одмод хараад ямар гоё тийм ээ гэж бодсон. Санахгүй. Улаанбаатар, Улаануд клипээр явдаг. 14 он даку шорлого барбекю нээжсэн. Тэр 2005 он л бүр бүтмөр байсан. Мөн хамтлагын дуучин. Тэгэл хоёр айлын учраас болоод л. Анхны цайлын 19 дэд штэ. Баар дуулаад болжсэн. Би хипхоп дуулахаас өмнө бас миний яг мэрэгжил болохоор дуурийн дуу штэ. Дуурийн дуучин. Тэгээд тэрэнд чинь өмшөө нөгөө тавлын өмнөдөө нэг тиймэрхүү дуу ярьжсэн. Ээжийн чансан цай, алсад цуугаа ээж мэж тиймэрхүү дуунуудыг дуулаад ивжлээ. Баарандаа сүмих зэриглэн тэгээ анерлаад сүсхөлхийн эрхэн эчмэн бодогдно хүбэн ирэнэгээд сүгэн өргөд хүслэн чилтэл алсыг ширтэн дахилтын цугдаа санахгүй энэ дөө адилхан шүү дээ үнэндээ. Надад нэг тийм байхгүй шүү дээ. Бүгд адилхан шүү дээ. Тэр хаа амир хүн байсан чи яадаг юм бэ? Адилхан шүү дээ. Япон хүн байсан чи яадаг юм бэ? Хүн шүү дээ. Нэг тийм ялгаа байхгүй надад. Зөндөө баа. Хамгийн анхных бол бүгд ингээд төрлөх хэл. Тэгээд ингээд нэг ч гадаад хэл байхгүй тийм орчин байсан шүү дээ. Тэгэл ингээд би зөөлөрч хөл суларж байгаа юм чинь, өдөө нугарж байгаа юм чинь. Тэгж тогтолж ирсэн. Хайрлж ирсэн. Тэр хүсэж ирсэн орчинд орж ирээ. Тэгээд одоо хүртэл тийм. Одоо хүртэл надад байна. Тийм мэдрэмж. Би энийг алдахгүй байх хүсэж. Би ийм байхад хүсэж батлая гэж бодож байна. За тэгээд надтай хамт энэ цагийг өнгөрөөсөн та бүхэндээ баярлалаа. Өөр Монголоос ирсэн Axman байна. Тэгээд та бүхэндээ амжилт хүсэж байна. Сайн сайхныг хүсэж байна. Эрүүл цайг хүсэж байна. Гой сайхан оюун ухаан хүсэж байна. Тэгээд чөлөө мөлөө байдаг бол машин дээр миний дог 50 50